Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар байх хурал 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж их байгалаас сэргээ Итгэл найдвараа Бадрай урайндор зохион байгуулагдаж байна. When I think of my own homeland, these are the images that return to me. As a child, I followed my mother, with small hands holding tightly to the hem. Өдрийн мэнд үзэгчдээ Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар байх хурал Монгол улсад анх удаа зохион байгуулагдж байгаа хэлээ. Тус хуралд 190 гаруй орны 12,000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Энэ COP17-гийн гол урайны юу вэ өнөөдөр байгаль дэлхийг аврыг итгэлээ Бадрай гэсэнтэй гоё урайтай байгаа шүү дээ. Энийг бид нар юу гэж ойлгож байгаа гэхээр бид нар хөрсөө бордож хөрсөө хүм амьд болгож ийж тэн дотроо байгаа ямыг одоо идэж болох уу энэ помидор болох уугүй итгэлээ Бадрах гэдэг шүү дээ. Итгэх гэдэг. Тэгэхээр хөрсөө бордно гэдэг утгаараа манай компани оролцож байгаа. Жиг дунд үйлдвэрийн холбоо, баялаг бүтээгчдийн холбоонууд маш идэвхтэй оролцож байна. Гав баяр захир маань бас их зохион байгуулалт сайтай байдаг. Энд айгүй гоё ийм том бүгд аваад оролцож байгаа баяртай. Манай хүн болохоор ураа болгож байгаа хаягдлыг хөрс, эрүүл хөрсийг итгэл дүүрэн амьдрал гэж байгаа юм. Бид нар эрүүл хөрсөндөө ургасан юм, эрүүл хөрсөндөө ургаж байгаа бод жимсмэл тийм ээ. Гоё ээжээ, сайхан байжээ бид нар авч байгаа байна шүү дээ тий. За Монгол орн даяар өөр амьсгалын өөрчлөлттэй холбогдолтой COP17 хэмээх олон улсын, дэлхийн олон улсын байгууллагуудын зочид төлөөлөгчнөр оролцсон энэхүү том үйл ажиллагаанд танилцлаа. Тэнгэр бүс, ногоон бүс гэсэн хоёр том зоон ажиллаж байна. За энд Монголын олон жижиг дунд үйлдвэрлэгчид, олон үндэсний үйлдвэрлэж компаниуд өөрөөсөө бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх саналаа ус илэрхийлсэн. Монгол үндэсний утга агуулгатай бараа бүтээгдэхүүнийхээ араа бахархсан. Тэгээрээ Монголын үндэсний зан уламжлалын талаар нэлээд одоо цод томроо гаргасан ийм бүтээлүүд тавигдсан байна. Уг хуралд 190 гаруй орны 12,000 орчим төлөөлөгчид хувийн хөвшил олон улсын байгууллагын зочид оролцож байна. Хурлаар газрын дөрөөлөлд сүлжүүлэлт гангийн эрсдлийг бууруулах, газрын нөхөн сэргээлт усны нөөц бэлчээр ба хүнсний тогтолцоо хамгаалах асуудлыг голлон хэлэлцэж байна. Монголын жижиг дунд үйлчлэгээний холбоо, хүнсчдийн холбоо, за хүнсний өмсгөл төрөөмс байгууллага зэрэг олон холбоодууд, за хог хаягдлын холбоо энэ төргээд олон холбоодууд энд өөрөөсөө утга агуулгын бүтээгдэхүүнээр оролцож байгаа нь бахархалтай сайхан санагдсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөнгөлөлтөд зээл олгох, тоног төхөөрөмжөө шинчлэх, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч буг албаныхан болон баялаг бүтээгч үйлдвэрлэгчид онцлоо. Сайн манай Аптек компани үүсгэн байгуулалт Чарун бол байна. Манай COP17 арга хэмжээнд компани танилцуулаад орж байна. Манай компани бол Монголда VR болоод AR технологиг хөгжүүлж компани байгаа. Ингэснээрээ илүү байгууллагын танилцуулгыг дижиталаар дэвшилттэй технологи гэдэг харуулсан оролцоороо даваа талтай. Одоо бид нар жишээ нь AR технологи гэхэд байгууллагын зөвхөн нэрийн утасны хэсгийг ингээ үзэхэд дэвшилттэй технологитой суурилсан байдлаар байгууллагын танилцуулга брошюруудыг үзэх боломжтой болж байгаа. Мөн бид байгалийн үзэсгэлэнт газрыг VR-аар үзэх, мөн Монголынхоо нэн ховорцсон амьтдыг VR-аар үзүүлэн оролцож байна. Ингэснээр энэхүү цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд Монгол улсынхаа аялал жуулчлалын бүсүүдийг таниулах, за мөн Монгол улсын цөлжилттэй бүсүүдийг яг бодитоор очиж үзэх тэрхүү боломжийг VR болон AR технологийн дэвшлийг танилцуулан оролцож байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэгээний холбоо маань одоо үргэлж одоо гишүүн байгууллагуудаа маш их дэмжиж ажилладаг. За тэгээд эдгээрийнхаа мэдээж болохын түвшинтэй одоо үйлдвэрлэлт Монгол улсад явуулахад одоо таатай орчин болохын нөхцлөөр маш ингээд хангаж одоо ажилладаг. Тэгээд тийм утгаараа бид өнөөдөр COP17-гийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид маань хамтарч чадчих байгаа мó гэж бодож байна. Амжилт хүсье баярлалаа.
сүлжтэй тэмцэх талуудын хуралд Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоо, баялаг хөтлөгчдийн холбоо өөрсдөө бүгдийг гаргаад танилцуулга хийж байгаа. За манай байгууллага танилцуулга хийж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр энэ сүлжилт гэдэг маань өөрөө хин нэгний асуудал биш, одоо хин нэгэн төр засгийн асуудал биш байгаа. Энэ маань бүх нийтийн зөвхөн Монгол улсын гэхээс илүүтэйгээр дэлхийн нийтийн бүс нутгийн томоохон асуудал байгаа. Ялангуяа энэ дэр одоо манай холбооны хувьд бол одоо уриалгуудыг гаргаж байгаа. Энэ ямар уриалгууд вэ гэхээр одоо манай холбоон дээр чинь манай холбооны удирдсан хүлээ 55 гишүүн байна. 55 гишүүний маань ард одоо 2000 орчим хүн байна. Бид нар нэм төрөнд одоо энэ 2000 орчим хүнийг одоо өдөртмөн ахуйн амьдрал дээрээ усаа хайрлах, тогоо эвнэх гих мэтчлэн байдлаар сүлжлийн эсрэг тэмцэх аргуудыг санал болгоод уриалаад явж байгаа. Гишүүд байгууллагуудаа бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг танилцуулаад иймэрхүү байдлаар бид нар оролцож байна. Хөнсөө сул төрөмс байгууллага маань энэ жил 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За бидний хөнсөө сул 1-р өвшөт маань 2022 оноос эхлээд 1.3 их найт төгрөгийг 3-аас 5 жилийн хугацаатай 5-аас 6% үедээ бид хөнгөлөлтөө зээлийг олгосон байдаг. За үүний үр дүнд 2025 оны 12 сард нийтдээ 53 үйлдвэр цоо шинээр ажилтнанд орж 1000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн цоо шинээр төрөм гарсан байдаг. Одоо бидний цаашдын хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд бол хөнсөө сул 2-р өвчтөд эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдээд байгаа. Эрх зүйн агш нь одоо яг бүрдээд явж байна. Мөн бид нар мэргэжлийн нэгэн албаа болох төлөвлөгөөтэй үүний дагуу бэлтгэл ажлууд хийгдэж байна. Монголын ерөнхийлөгчийн одоо санаачлагаар байгуулагдсан энэ хөнсний хувьсгал бол Монголд олон одоо хөнсний үйлдвэрүүд олноороо байгуулагдаж мянгат нэр төрлийн хөнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж байгаа нь бол энэ хоол үйлдвэрлэлийн салбар Монгол хүний одоо эрүүл мэнд, хоолны хэрэгцээ, хөнсний хэрэгцээг өргөн одоо олон төрлөөр өргөжүүлж хэрэгжүүлж Монголд одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо үр өгөөж өгч байгаа нь бол бидний одоо ажил үйлчилгээнд одоо маш өндөр одоо ач холбогдол өгч байна. Энэ өдөр өндөр дэд түвшний арга хэмжээний нээлтүүлж нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх оролцлоо. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 65 жилийн яг тохиолдуулан Монгол улсын үн мөнхөд оршин тогтнохын илэрхийлэл, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, түүх, соёл, эв нэгдэл, цог хиймрийн бэлэгдэл болсон 65 м өндөр төрийн далбайг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төрийн далбааны цогцлборт мандуулах ёслол боллоо. Манай улс сүлжилт газрын дөрөйтөл гангийн сөргнөлөө бодиттой мэдэрч байгаа орны хувьд их байгалаа хамгаалах дэлхийн нийтийн хүчин чармаалтад өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн юм а. Энэ хүрээнд Монгол улс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс ус бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн доктортой хөгжлийг дэмжих зорилгоор тэр бумууд, хүнсний хувьсгал, цагаан алт, цэнхэр алт зэрэг үндэсний бодлого санаачлагуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Хамгийн ихэнд бол бизнес ойн салбарын бизнесүүдтэй Европын албаны элчин сайд уулзалт хийж чөлөөт байдлаар санал солилцсон байгаа. Ялангуяа эх 7 хоногт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улсын засгийн газар ирмэлцлийн захидал байгуулахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд Европын албаны зүгээс 110 сая еврогийн хөрөнгө оруулалт боломжийг олол бүрдүүлж өгч байгаагаар онцлог байсан. Өчигдөр бас дахин сүлжээнд өчигдөр нилээдгүй өгч шууганд дэгдээсэн байхаа гэж бодож байна. Тэгээд яг тэр сэтгэлээ та бидэнтэй хаваалцаар тэр шүлэг ер нь яг яаж төрсөн бэ? За ингээд нийт хэлүүд үзэгчтэй бас энэ сайхан дэлхийн том талуудын том хурал дэлхийгээ аврах гэсэн хүсэл эрмэлзлийн том цуглуулж ирсэн энэ одоо олон халуун хайр сэтгэл энэ хайрын одоо дэлхийд хайрын хүмүүс цугласан байна. За энэ бол Монгол улсын хувьд бол бас том боломж, том одоо бас Монголыг сурталчлах, танин мэдэх, хайрлах, дэмжиж туслах, хамтран ажиллах том боломжийн юм талбар болж байгаа байна. Энэ талбар дээр бас ногоон бүс энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг улмдраас дэлхийн Монголын байгаль хамгаалагчдыг төлөөлж эгэлжирийн байгаль хамгаалагчаар бас нээлттэй өгөх хэлбэлийг гэсэн ийм одоо хүсэлт одоо даалгавар авсан. Тэгээ бодсон одоо юу хэлэх вэ гэж одоо бодож агаад ерөөсөө монголчууд бол их дэлхийн байгальтайгаа ингээд төрсөн цагаан санааш холбоотой нүүдэлж авахгүй соёлтой ийм учраас төрсөн нутгаар дамжиж байгаль хамгаалах ажлыг ер нь
хүн төрөлхтөн төрөхтөө заавал газар дээр хүн нутагтай байгаа. Тэгээ энэ нутгаар нь дамжуулж байгаль хамгаалах ажлыг цааш нь явуулах юм бол хүн мөнгө хүч учраас мөнгө хүс хүмүүс мөнгө юмны төлөө сэтгэл нь алдар сэтгэл нь тэрний төлөө зовниж сэтгэл нь үдэх ёстой гэдэг ийм одоо бодлоор төрсөн нутгаа хайрлая гэсэн ийм байгаль хамгаалах уриалгад юм шүү дээ. Тэр маань ингээд зүйлдээ бичлэлтийн явдлууд бодолтны явдлууд цээжинд ургасан цээж одоо яасан бодсон ингээд өөрөө хөдөөний хүн учраас бас хөдөөний амьдрал хөдөө ахуйгаа одоо үргэлж бодож санаж дурсаж одоо их үлдсэн байдаг баг насны тэр дурсамжаа бодоод нэг дөрвөн мөрт маягийн нэг дүүх холбосон. Тэр үг маань харин ингээд яалтгүй монголчууд бол ахуйн өөр юм да гэдэг бодлоо. Тэгээд аргагүй төрсөн нут гэдэг бол яалтгүй хүн бүхний зүрх сэтгэл байдаг, уяатай байдаг, хадаатай байдаг, бодолтой санаж байдаг учраас энэ бичсэн юмд нь биш одоо тэр монголчуудын одоо тэр эртний одоо тий хүн бол төрсөн философи гэдэг юм уу тий энэ газар нутгийн холбоотой учраас тэгэд тэр хүмүүсийн зүрх сэтгэлд хоногч хөдөлгөж орсон байна гэж бодлоо. Ингээ сайхан хөөрхөн одоо бас сайн орчуулагч охин маань одоо миний бичсэн зүйлийг орчуулах танилцж явахын одоо сэтгэл нь уярч байсан. Тэгээд өөрөө хэлжсэн. Ойлгохгүй нэг ямар ч хүнд хүргэж хэмсэн гэж бодоод өөрөө ярихгүй одоо тий огшиж одоо уйлдаа гэж. Энэ бол сайхан агшин. Монгол хүний нутаг усаа дурсан санахын сайхан агшныг одоо манай тэр орчуулагч охин бас өөрийн одоо үлгэрлэл, өөрийн хүмүүжил, өөрийн монгол гэсэн зүрх сэтгэл, монголоо гэсэн зүрх сэтгэл, их нутгаа гэсэн зүрх сэтгэл, байгаль хамгаалсан хайр бол эндээс ундарч нэг сайхан олон түмэнд хүргэсэн явдал би одоо байгаль хамгаалч хүний хувьд байгалийн хайрлыг хамгаалж уйлж байх шиг сайхан, дуулж байх шиг сайхан, магтан дуулж байх шиг сайхан байхгүй ингээд миний сэтгэл бол энэ COP17-д бол сэтгэл өндөр байна. Монголын ард түмэн өнөөдөр өчигдөр өргөлж надад одоо тий талархаж одоо дургаа ахуулж бидний гэртээ та үтсэн бол энд ирсэн энд байгаа гэртээ ингээд бас нулимстай баярын нулимстай ингээд үжлээ гэдэг байх нь бас л хэрэгтэй аргагүй хүний хэрэгтэй юм байж даа гэж боддоод бас өөртөө бол бас их баясгалантай байна. Сайхан байна.